Сайн бацхан уу, өнөөдөр та бүхэндээ хулсан саксыг хэрхэн хэрэглэх талаар товчхон тайлбарлаж өгье. За би энэ саксаа шинээр нь сайхан угаачихсан, усаар угаачихсан. Заавал савндаг бол шаардлагагүй. Тэгэхээр хулс учраас савнгийнх нь үнэр нь бас шингэчиж магадгүй. Тэгэхээр савнгаар угаалаа гэхэд элдэн үнэргүй савнгаар угаавал зүгээр шүү гэж зөвлөх гэж байна. За угаагаад маш сайн хатчихсан. Тэгэхээр эхний удаа саксаа өнгөлөхөд гурилчин сайн наалдаж өгдөг учраас би гараа бага зэргийн усаар чиглээд саксаа гараараа чиглээд өгье. За ингээд бага зэргийн чиглээд. За өнөөхий чинь гурилдангууд гурил нь буцаж унаад идэг учраас за би ахиухан сайхан гурил хийж байгаа. Ингээд одоо бүх хувилаар нь сайхан гурил хийгээд өгнө. За энэ сайн гурилдагдаж гэмээр зурмөгч ерөөсөө наалдахгүй гэсэн үг. Тэгэхээр бид нэр бүр 24 цагаар хүртэл хөөлтийг хийжтэй тийм ээ. Тэгэхээр тэр тухайн үед бол аль болох сакс чинь гурил сайтаар байх хэрэгтэй гэсэн үг. За ингээд хөрхөн оргоцсон байсан учраас гурил маш сайн тогтож байгаа харагдаж байгаа. Тэгэхгүй болохоор хуурай саксан дээр болохоор гурил нь унаад идэг. За илүүдэл гурилыг нь бол унгаачих болно. За тэгээ би хэрэглэх болгондоо саксаа угаах хэрэгтэй гэвэл ерөөсөө шаардлага байхгүй. А тэр тусмаа би нэг удаа гурилдсан одоо саксыг дахин тэр гурилан дээрээс нь гурилдаж хэрэглэх дуртай. Тэгж гэмээр гурилдах болгонд бага гурил орохоос гадна наалдах магадлал илүү бага болоод эхэлдэг. Нэгсэндээ энд гурил гоё сайн суугаад өгдөг гэсэн үг байхгүй тогтцдог. Тэгэхээр илүү амар болдог. За яг явандаа тэгж байгаа үнэхээр жоохон бохор болоод эхлэх юм бол угааж болно. Ихэвчлэн би бол нөгөө янз бүрийн жимстэй талах хөөлөхөр өнөө юунд нь хулсанд нь ингээ шингэчгээр яг харахгүй угаах хэрэгтэй болдог. А тэрнээс бус тохиолдол бол саксаа би угаагаад идэггүй. За саксанд яагаад хөөлөхийн ач холбогдол байдаг вэ гэхээр энэ нэгт байгалийн материал учраас эрүүл мэндэд элдв хор нөлөөлөхгүй байдаг. А түүнчлэн гурилаа ингээ зурмгаа дотор нь хийгээд тавихад сакс чинь өөрөө байгалаас одоо энэ ингээ бага зэргийн нүхнүүд одоо харагдаж байгаа зү. Тэгэхээр энэ бол өөр зурмгийн одоо илүүдэл чигийг өөртөө шингээж өгдөг. За зурмаг илүүдэл нь ингэж саксан чингээд өгөхөөр яадаг гэхээр тийм та нар шажигнсан гадаргатай талах дуртай шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр шажигнсан гадаргатай талах чинь бас талах гаргахад бас тэр нөлөөлдөг гэсэн үг. За хэрвээ миний сакс юугүй вэ гэж үдээ. Даавгүй гэж үдээ. Тэгэнгүүт нь би гэртээ байгаа ямар ч давгаа хэрэглэж болно. За би энэ зүгээр жишээ олох гэж нэг давуу хэрэглэж үзүүлэх гэж байна. За их уртаа болвол би ингээд голоор нугаачих болно. Үүнийгээ би саксандаа тааруулж игээд. За ерөнхийдөө бол саксанд болохоор би юугүй даавгүй хөлөх юм бол зураг маань хээтэй гарч ирнэ. А даавуу тавиад хөлөх юм бол зураг маань сайхан гөлөөр гарч ирдэг гэсэн. За надаас өөр бол энэ нөгөө юугаа давгаа айл болох нэмхэн байвал зүгээр юм байна. Би хоёр давхарлцсан болохоор жоохон бүдүү харагдаад тийм. Инхээр одоо ингээд давгаа сайхан хөлтчихнэ гэсэн. Тэ давгаа сайхан гурилдаад. За ингээд сайхан энэ дотроо ингээд зурмгаа хийгээд хөлөгчнө гэсэн үг тийм ээ. За сакс байхгүй бол би юунд хөлөх вэ гэж хүмүүс их асуудаг. Тэгэхээр би одоо өөр нэг жишээ харуулъя. За ямар талхтай болмоор вэ? Тийм талхныхаа савыг эхлээд олно. За надад бол талхтай хамгийн төстэй хэлбэртэй сав нэг иймэрхүү сав байсан. Тэгэхээр одоо би яах вэ гэхээр энд бол миний харж байгаагаар бол нэг 500-700-аас их зурмаг орохгүй юм шиг хэмжээтэй байна. Тэгэхээр саваа зөв сонгох хэрэгтэй. Хэтэрхий жижигхэн сав болохоор зурмаг чинь ингээ баригдаад сайн хөвөхгүй. Хэтэрхий том болохоор тараа явчихна тийм ээ. За би үүн дээр одоо хэрвээ би энэ дээр хөөлөгч шууд жигнэх гэж байгаа бол энийг тослно. Тослоод ингээ жигнэчих юм бол талхуулчихна шүү дээ. За би эндээсээ гаргаж хаад жигнэх гэж байгаа учраас гурилдана. Тэгэхээр би даавуугаа энд сайхан хийгээд хардаа хөрхөн бүрхий болохоор ингээд сайхан гурилдаал хөөлөгчнө. Тэгэхээр би энийг хөөж дууссныхан дараа
зурмгаа ингээд шилжүүлчихнэ гэсэн үг байхгүй тийм ээ. За энэ бол би хөөлтийг хийх талаар ярьлаа тийм ээ. За хөөлт хийх савгүй шууд жигнэх савндаа яаж хөөлөх вэ гэж асууж байгаа бол туслаад хөөлгөөл тэндээгээ шууд жигнэждэг шүү. Энэ бол хөөлгөж жигнэж болохгүй. Энэ чинь нөгөө пластик бариултай. За бусдаар бол болно. За ингээд хөөлөх цагс хэрхэн хэрэглэх талаар бичлэгийг минь тухтаа үзсэнд та бүхэндээ баярлалаа.